Хятадын олон улсын өндөр энергийн физикийн туршилтуудад оролцож эхэлсэн үеийн ойролцоогоор 1979 он гэж хэлж болно. Тухайн үед Германы DC судалгааны төвд нэгэн туршилт явагдаж байсан. Энэ нь өмнөх үеийн эрдэмтдийн үеэс эхэлсэн оролцоо. Тэндээс эхлээд Хятадын судлаачид СЕРН дээрх том электрон позитроны мөргөлдүүлэгчдээр үргэлжлүүлэн ажиллаа зогсохгүй. Бээжинд BEPC болон BEC туршилт гэж нэрлэгддэг шинжлэх ухааны томоохон байгууламжийг байгуулсан. Энэ бол орчин үеийн их энергийн физикийн судалгааны хамгийн эхний суурьцыг болсон гэж хэлж болно. Тэгвэл өнөөдрийн байдлаар судалгаа, туршилт мөн энэ хамтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа вэ? Мэдээж хөгжиж буй улс орны хувьд ихэнхдээ ийм үе шатыг туулдаг. Ихэнхдээ та хамтын ажиллагаанд оролцсон, судалгаанд оролцсон. Ялангуяа гаднаас дэвшилтэд технологид суралцсан. Харин аажмаар тухайн улс бүхэлдээ технологийн хөгжлөөрөө өсөж, өөрөө удирдан зохион байгуулах, өөрөө хийх чадвартай түвшинд хүрдэг. Хятадын нөхцөл байдал яг л юм байсан. Хамгийн ихэнд Хятад ихэвчлэн физикийн дүн шинжилгээний ажилд хувь нэмэр оруулдаг байсан. Энэ нь нийгмийн зүгээс хүчтэй технологийн дэмжлэг заавал шаардлагагүй чиглэл байсан. Харин одоо олон чиглэлээр хамгийн сүүлийн үеийн хамгийн дэвшилтэд детекторын технологийн хөгжлийг удирдах түвшинд хүрсэн. Монголын хамтран ажиллагчдын хувьд ч мөн ийм үе шатыг туулж, аажмаар хөгжих боломжтой гэдэгт би итгэлтэй байна. Маш өндөр наривчлалтай ажиллах ёстой детекторуудыг бүтээх, мөн нэгтгэхэд тулгардаг хамгийн том сорилтууд тэгвэл юу байдаг талаар асуумаар байна. Детекторын технологийн талаар ярив. Үнэн дээр Монголын залуу авиаслаг хамтран ажиллагчдын нэг наадтай хамт ажиллаж байсан. Бид олон улсын томоохон туршилтуудад боддоор ажиглагдаж байгаа дор хаяж 2 детектор дээр хамтран ажилласан. Нэг нь энэ LHCb хамтын ажиллагааны хүрээнд ашиглагддаг Upstream Tracker гэж нэрлэгддэг детектор. Энэ детектор нь электрон уншилттай микро зурвсан бүтцтэй. Ингэснээр бид бөөмийн мөрийн орон зайн цэхийг илрүүлж чаддаг. Харин 2 дахь детектор нь сансрын станцын туршилтад зориулагдсан. Энэ нь эрх чил сансрын станц руу хөөргөж, антиматерийг ажиглах, судлах зорилготой. Харин окторгууд бидний мэдэхгүй маш олон зүйл бий. Дэлхий дээр ч хүртэл мэдэхгүй зүйл маш олон байна. Тэгэхээр тэнгэрт сансар окторгууд бүрч илүү олон зүйл байх нь бол мэдээж. Тэгэхээр дараагийн асуулт руу оръё. Энэ нь олон улсын хамтын ажиллагааны тухай. СЕРН дэх LHCb зэрэг олон улсын төслүүд оролцогч улсын орнуудаа шинжлэх ухааны авиаснуудыг хөгжүүлэх, мөн инновацийг дэмжихэд хэрхэн тусалдаг вэ? Энэ үнэхээр сайхан асуулт байна. Ийм хамтын ажиллагаанд оролцсноор маш ойр хамтарсан судалгаа хөгжүүлэлтийн хөтөлбөрт орж ажилладаг. Ингэснээр та өөрийн улсдаа шаардлагатай технологиг хөгжүүлж эхэлж, түүнийгээ аажмаар шат дараатайгаар дээшлүүлж чадна. Олон улсын хамтын ажиллагааны тухайд бид өөрсдийгөө технологийн мэргэжилтнээс илүү физикчд гэж хардаг. Тиймээс физик бол бидний эцсийн зорилго. Гэхдээ тэр зорилгод хүрэхийн тулд технологи хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай бүх хамтын ажиллагаанд технологи бол хэрэгсэл юм. Хэдийгээр хүмүүсийн ойлголтоор олон технологи зарчмын хувьд энгийн мэд санагдаж болох ч бодит байдал дээр түүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайн улс эсвэл бүхэл бүтэн нийгэм аажмаар бүх зүйлийг хөгжүүлж агсан төвшөнд хүрэх шаардлагатай байдаг. Миний удирдах гэж буй мөн манай RPT-гийн хамтран ажиллагчдын оролцох детекторын хувьд энэ нь бүр ч илүү дэвшилтэд төвшний технологи юм. Тиймээс энэ ажлыг дагаад танай нийгэмд олон техникийн дэвшил, шинэ ахиц гарна гэдэгт би итгэлтэй байна. Хэдхэн 10 жилийн өмнө зөвхөн СЕРН-ийн эрдэмтэд хоорондоо харилцахтаа ашигладаг байсан зүйл өнөөдөр дэлхийд даяар хэрэглэгддэг хэрэгсэл болсон байна. Энэ бол World Wide Web шүү дээ. Тийм ээ. Гэхдээ олон хүн бидний мэдгүй зүйл ийм олон байгаа үед яг энэ үед бол үнэхээр цоо шин суур төвшний нээлт хийх зүйл одоо ч байгаа болоо гэж гайхдаг. Тэгвэл энэ салбарын ирээдүйн талаар таныг хамгийн их догтлуулж байгаа зүйл юу вэ? Тэгвэл World Wide Web-ийн тухай жаахан бодож ярив. Үнэн дээр би энэ технологиг анх хэрэглэж эхэлсэн эхний үеийн хүмүүсийн нэг гэж хэлж болно. Анх энэ технологиг голчлон шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийнхэн санаа бодлоо аль болох хурдан солилцохын тулд хөгжүүлсэн. Харин өнөөдөр хүн бүр энэ нийгэмд ямар асар том нөлөө үзүүлсэнийг мэдэж байна. Энэ нь хүн төрөлхтний технологи хөгжүүлэх зардал, хурд, боломжийг бүрэн өөрчилсөн. Тиймээс өнөөдрийн энэ шатанд яг ямар технологи ирээдүйд хамгийн том нөлөө үзүүлэхийг өөрчлөн таамаглахад нэлээд хэцүү. Жишээлбэл хиймэл оюун байна. Одоо хүн бүр энэ талаар ярьж байна. Харин их энергийн физикчдийн хувьд бид ийм технологиг өөр түвшинд
аажмаар бүр маш өндөр түвшинд ажиллаж байна. Энэ нь ирээдүйд нийгэмд маш том нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Сайн нөлөө байх уу, муу нөлөө байх уу гэдэг дээр хүмүүс одоо ч маргаж байгаа. Тэмээ харин таны бодлоор Монгол зэрэг хөгжиж байгаа орнууд мөн шинээр хөгжиж байгаа эдийн засгууд томоохон хэмжээний шинжлэх ухааны төслүүдэд ямар үүргийг гүйцэтгэх ёстой вэ? Тийм ээ. Мэдээж улс орон бүр өөрийн нөхцөл байдлыг маш сайн үнэлж, ялангуяа ирээдүйн зорилгынхоо төлөө өөрчлөлт төлөвлөх хэрэгтэй. Шинээр хөгжиж буй орнуудын хувьд ялангуяа нийт цар хүрээнд тийм том биш байсан ч дэлхийд юу болж байгааг заавал мэдж хөл нийлүүлэх хэрэгтэй. Мөн тодорхой чиглэлүүдэд өөрсдөө тэргүүлэх боломж бий. Жишээлбэл Монгол улс шиг хөгжиж буй улсын хувьд ч ийм боломж байна. Зарим технологиуд маш чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Улс орон хүн амын хувьд том биш байж болох ч танд нөөц баялаг, авьяаслаг хүмүүс байна. Тиймээс тодорхой технологийн чиглэлүүдэд та бүхэн нэлээд дэвшилтэд түвшинд хүрэх боломжтой. Төгсгөлт нь асуухад энэ арга хэмжээ CNBC-гийн Change Makers in Science санаачлагын нэг хэсэг. Тэгэхээр таны бодлоор таны өнцгөөс харахад өнөөдөр шинжлэх ухааны жинхэнэ өөрчлөлт бүтээгчид гэж хэн бэ? Тэд эрдэмтэд үү, эсвэл нөөц боломж уу, санхүүжилтийн олгогчд үү, эсвэл бодлого боловсруулагчд үү? Би бол бүгд гэж хэлнэ. Дээр дурдсан бүх зүйлс. Мэдээж хэрвээ танд зөвхөн мөнгө байгаад технологиг урагшлуулах ухаалаг эрдэмтэн байхгүй бол та зүгээр л тодорхой нэг төвшөнд хүрээ зогсно. Нөгөө талаас нөөц бололцоо, технологи, санхүүжилтийн дэмжлэг байхгүй бол танд маш сайн төлөвлөгөө байсан ч тэр хизээч бодит зүйл болж чадахгүй. Тиймээс энэ бол бүх хүчин зүйлсийн нийлбэр юм. Энэ бол багийн ажил юм байна. Зөвхөн байгууллагын хүрээнд биш, бид бүгдийн хамтын ажил. Тийм ээ, яг үнэ. Монголд хүрэлцэн ирж мөн манай студид зочилсан танд маш их баярлалаа. Таны хуваалцсан ойлголт мэдлэг энд байгаа хүн бүрт маш үнцэнтэй өгөөчтэй байлаа. Таны туршилт судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа.